Одоо ирмэнчлээ. За хууль санаачлагчдын одоо энэ хуулийн төслийг бол бүрэн дэмжиж байна. Санаачилсан хуулийн төслийг. Түүнчлэн одоо энэ хууль санаачилсан гишүүдэд бас талархснаа илэрхийлье. Манай байнгын хороо шинжилгээ ухааны асуудлыг ингээд онцгойлон авч үзэж, гишүүд маань бас тал талаас саналаа илэрхийлж, мэдээж энэ хуулийг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлж байна. Бас тэрнээс гадна хуулийг илүү одоо боловсронгуй болгох чиглэлээр саналаа илэрхийлж байгаа нэг тийм бас цаашаа ууштай зүйл болж байна гэж үзэж байгаа юм. Бид яг өнгөрсөн жил гарны хугацаанд улсын хурлын гишүүд болсон тэрнээс хойш хугацаанд бас тодорхой төвшөнд төсөв мөнгөний хүрээнд шинжилгээ ухааны салбар дээр илүү төсөв тавиулж гал бас тал талаасаа хичээсэн гарсан үр дүнгууд би гэхдээ бас гаргаж чадахгүй байгаа маш олон одоо шинэ бэрхшээлүүд байна. Тэр энэ үүднээс нь энэ хуулийн төслөл бол цаг үетэйгээ уялдсан байдлаар нэг тодорхой асуудлыг шийдэж байгаа учраас бид энэ тодорхой асуудлыг шийдэж явах хэрэгтэй байна гэдэг ийм саналыг хэлж байна. Сая иргэдэл гишүүн бас хэлсэн, би зориуд бас та бүхэнд статистикийг хэлье. Одоо манай төсвийн 0.12% байгаа шүү дээ. Тэгээ одоо 0.5 болгоод 1% болгоно гэдэг зорилтыг тавьдсан. Шинжилгээ ухааны одоо салбарын одоо шинэ зардлыг бид энийг цааш нь одоо нэмэгдүүлэхийн төлөө чармаана мэдээж хэрэг хамтдаа тэрнээс гадна саяны одоо төрийн худалдаа хууль ажиллагааны хүрээнд эрдэмтгий судалгааны ажил хийх боломжууд нь байгаа дахад тэрийг ашиглаж болдоггүй юм хуулийн бас хаалтууд, хуулийн бас хязгаарууд байгаа бол энийг бид шуурга шийдэл явах ёстой. Энэ хууль бол тухайн тохиолдолд бол хэрвээ хэрэгжилж болохгүй бол ямар нэгэн зүйл дээр одоо саад болж байгаа бол тэрийг шуурхаа шийдээд шинэ одоо бодлогын боломж эсвэл зохицуулалтын боломж олох дээр бол улсын хурлын гишүүд санаачлагтай ажиллах ёстой бол энэ санаачлах нь бас болж байна гэж үзэж байгаа юм. За сая хэлж энэ бизнесийн салбартаа өрсөлдөх үү гэж. Тэгэхээр бизнесийн салбар бөгөөд шинжилгээ ухааны салбар бол хоёр өөр. Гэтэ бас уялдаатай. Хэрвээ энэ R&D байх юм бол энэ бол шинжилгээ ухааны бизнестэйгээ уялдлаа гэсэн үг. Гэтэл ирээсээ шинжилгээ ухаан бол бизнес биш байдлаар хийгдэг бас шинжилгээ ухаанууд бол байна. Түүх өөрөө шинжилгээ ухааны одоо нэг зүйл. Түүх дээр бол ямар нэгэн байдлаар энэ бол бизнестэй бол ажиллах боломжгүй. Одоо хүн амын улсын сангийн асуудал судлалаа л да. Судалж байгаа одоо гэж бодъё. Тэгэх юм бол энэ дээр бол бизнесийн асуудал ярихаас илүүтэй цэвэр төрийн бодлогын одоо асуудал яригдана гэж. За тэрнээс гадна одоо бид манай одоо хууль зүйн үндэсний хүрээлэн энэ янз янзын одоо төслүүд рүү орж чаддаггүй. Саяны одоо хаалтаас болоод гэтэл яг судалгааны үндсэн чадах бол тэнд байдаг. Их сургуулийн одоо хуулийн том одоо техникүүдээр байдаг. Тэд нар орж чаддгүйгээс болоод тэр судалгааг яаж хийдэг вэ гэхлээр зэрэг түрүүн Эрдэнэт гишүүн бас сайн мэдж байгаа шиг байлээ. Янз янзын төрийн бус байгууллага байгуулад тэрүүгээр хийдэг. Тэр төрийн бус байгууллага чи яад гэхлээр зэрэг эргээд нөгөө нэг судлаачтай гэрээж ажилладаг ийм л юм хийж. Тэгэхээр бид эхлээд өөрсдөө байгаа нөгөө бодит нөхцөл байдлаа даван туулах тэр зүйлийг хийчихэд шинжилгээ ухааны хөгжүүлэх чиглэлээр тэрнээс гадна мэдээж хэрэг хувийн хвшлийнхаа цаашдаа бас одоо эрдэмтдийн байгууллагууд бий болж штэ. Тэдрийгээ бас оролцох боломжийг нээсэн тэр хэрэгцээ очныг хангах ёстой гэж бодож байна. Энэ худлаа хууль ажиллагааны газрынхаа манд бас зөвл санал хэлж байгаа л баг л да. Төр хувийн хвшлээ өршөлдөхгүй гэж. Энэ одоо шинжилгээ ухаан бол ямар нэгэн байдлаар төрийн байгууллага мөртлөө хувийн хвшлээ өршөлдөхөөгүй. Энэ бол Монгол улсын шинжилгээ ухааныг л хөгжүүлж мэдлэг суурилсан байдлаар магадгүй тодорхой салбарын одоо шийдвэр гаргахад нь оролцох энэ нөхцөл одоо хайж байгаа юм. Геологийн хүрээлэн энэ жил бид нэр ингээд геологийн хүрээлэн дээр сүүлийн 5 жил тавьсан зардал тавьсан байгаа. Зөвхөн цалингийн тавьсан. Тэнд ямар ч судалгаа хийдэггүй. Судалгааны зардал тавиагаас болоод Монгол улсын тэргүүлэх чиглэл нь геолог юм бэл. Тэгсэн мөртлөө геолог дээр бид нэр өнөөдөр геологийн хайгуул судалгааны үндсэн үр дүн гаргаагүй цаашаа хөгжлийн чиглэлийн суурь судалгаа хийгдээгүй магадгүй зорилт судалгаа хийгдээгүй яваад байгаа учраас энэ чинь өөрөө бэрхшээл болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүхнийг шийдэх үүднээс энэ хуулийн төсөл их ач холбогдолтой юм байна.